Бэлгүй эрдний эхнэрөө 6 сартай жирэмсэн байхад түүнд цэргийн зардал иржээ. За ингээд тэд гэрийнхэнтэйгээ зөвшөлдсөн цэргийн албаа хугацаанд нь хаахаар шийдсэн. За ингээд эхнэрээ жирэмсэн байх цэрэгт татагдсан бэлгүй эрдэнэ цэргийн албанд байх хугацаанд болжээ. Эрүүл саруул өсөн торнож байгаа түүний охин аавыгаа цэргээс халагдахад 9 сар хүрэх юм байна. Асал энэ охин хүн байна гэж хэлсэн. Тэгэл их нэрээ олж авсан. Цэрэгт ирэхээс өмнө ер нь бэр гуугаад бүр гэрчлэгээ гаргуулад авчиад ирсэн. Тэгээ саяхан их нэр маань төрсөн. Одоо сар гарантай. Бүх жоохон охинтой болсон гартаа. Тэр үед хоёуланд амар хэцүү байсан л та. Их нэр маань давхар үедээ тэгээд би нэг хаяад явах гэж байгаа юм шиг. Их нэр маань ч гэсэн амар хүндэрүүлж авсан тэр үед. Тэгээ одоо бол хоёулаа уусаа тасцсан. За одоо минээр угаасаа л ингээд ирчүүд яваал ирдэг алба. Явчаад ирэхгүй тэгээд жоохон дэмжсэн маягтай. Би ч гэсэн өөрөө их нэртэйгээ сайн ярилцсан. Тэгээд дараачихаа цаг хугацаагаа бодсон ч гэсэн гэл. Яг өдрөө олонд орох гэжсэн чи их нэр нь эмнэлэгт очлоо. Тэгэл чөлөөр гарах гал хувцас өмсөл замдаа за одоо очиход төрсөн байгаа болоо яац байгаа л гээл. Тэгэл очиад арай төрөг байсан л та. Очиод тэгээд төрсөн. Болох мэдрэмж ер нь гоё л та. Жохоо сан хөөхтэй. Хөөхт ихнэр хоёроо жохоо санана. Гэтэ одоо бол гайг болсон. Анх жохоо санд байсан. Ирчээ зүүдэлж хөдлөөс. Тэгээ хоёр эмэгтэй хатчанд нь. Угаасаа энд байгаа цэргүүдээс насаар жохоо ах. Тэгээ дүүнэрт та жоохон зөвлөн охиогтой яаж харьцах уу, эмэгтэй хүнийг яаж хайрлах уу тэр тал дээр нас жоохон ярилцдаг. Маш их баярлаа. Ингээд хэцүү үед нь орхиод явж байгаа юм шиг боловч гэсэн харин үргэлж хамт байсан шүү. Дандаа бат.